Сүүлийн үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт маш их явагдаж байна. За буурах төлөв алга байна гэсэн ийм статистик дүнгууд бол гарч байгаа. За хамгийн сүүлийн статистик мэдээлэлс инфляцийн түвшин бол 9% бол нэлээд давчсан. Ийм буурах бол хандлагагүй байна. За сүүлийн он гарснаас хойш инфляцийн түвшин огцон бол өсөж явсан гэдэг хажуу талын графикаас бид нар харах ийм боломжтой. За ер нь бол маш олон шалтгаануудыг бол эдийн засагч нар за энэ төрлийн байгууллагын удирдлагын хүмүүс бол тайлбар тавьж байгаа. За маш олон шалтгаан дундаас юу үнэн бэ гэхээр энэ дэр бол төсвийн хөрөнгө оруулалт, төсвийн зарлага орё гэсэнтэй холбоотойгоор эдийн засгийн халалт үүсэж байна гэсэн ийм зүйл бол хамгийн бодит бол үзүүлэлт бол байгаамаа. За хажуудлын статистикээр бол сүүлийн 1 жилийн инфляцийн түвшинг бол та бүхэн харж байна. За энийг аль улстай харьцуулсан бэ гэхээр бүгд найрамд Хятад ард улсын инфляцийн түвшинтэй бол харьцуулж байгаа. За Хятад улсын хувьд бол манай урд түвш бол инфляцийн түвшин бол хасах руу бол ороод ирчихсэн гэдгийг харж авах бие боломжтой. За нэг ялангуяа он гарсаар бол хасах 0.7, за 0.1, за 0.1 гэд ингээд бол явж байгаа. Эсвэргээр бол манай улс дээр бол инфляц өөрөө өсөж гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ юу хэлж байгаа вэ гэхээр нөгөө нэг гадаад орчны муу нөхцөл байдалтайгаар үүдэлтэйгээр инфляцийн түвшин өөрөө өсөж гинэ гэдэг нь ийм үндэслэхгүй ийм мэдээлэл болж байгаа гэдэг бол харуулж байгаа гэсэн. За учир нь юу вэ гэхээр ер нь бүгд найрамд Хятад ард улсад инфляцийн түвшин буураад хасгалуу орж байгаа бол манай Монгол улс бараа бүтээгдэхүүний үн хямдрах ёстой. За яагаад гэвэл манайх энэ сүүлийн 2024 оны статистикаар нийт гаднаас авж байгаа бараа бүтээгдэхүүний бараг 40 гаруй хувь нь урдаас бол орж ирж байгаа. Тэгэхээр тэндээ үн нэмдэрчих юм бол манай Монгол улсад уг нь энэ үн нь өөрөө хямдрах ёстой гэсэн ийм дүр зураг бол ажиглаж байгаа юм. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлтөн дээр гадны зах зээл, нийт хэрэглээний бараа, тоног төхөөрөмжүүдийн зэрэг маш олон ийм бараа бүтээгдэхүүн үн дээр бол эерэг буюу суур үйлдвэрлэж байгаа улсынх нь үн нь бол буураад байгаа гэсэн ийм давуу тал байна. Гэтэл манай Монгол улс дээр бол энэ зүйл ажиглагдахгүй байгаамаа гэдэг ийм дүгнэлтээс хараад үзэх юм бол өөр шалтгаан байна гэдэг нь харагдаж байгаа гэсэн. За хажуудлын статистикээр үзүүлж байгаачлан манай Монгол улсын хувьд бол бүгд найрамд Хятад ард улстай инфляцийн түвшинтэй бол хамааралтай байдгаа гэдэг бас сая Монгол банкны судалгаар бол батлагдж байгаа маа. Зөвхөн Хятад бол инфляц 1% өсөх юм бол манай Монгол улсд бол инфляцийн өсөлт нь бараг адилхан түвшин буюу 1.2% бол ойролцоогоор өсдөг юм байна гэсэн юм тооцоол бол гарч байгаа гэсэн. За тэгэхээр зүү тогтол нь яах ёстой вэ гэхээр уг нь манай Монгол улсд бараа бүтээгдэхүүн үн тодорхой хэмжээгээр унах ёстой бол байдаг. Гэтэл бод байдал дээр юу ажиглаж байгаа вэ гэхээр манай Монгол улс маш их мөнгө хэвлэдэг. Мөнгөний нийлүүлэлтийг хэсэгдэг. За төсвийн зарлагыг бол жил болгон бол ихсэж байгаа гэдэг ийм үндсэн зүйлээс бол инфляц буурахгүй нэ гэсэн ийм хандлага бол ажиглагдаж байна гэж хэлж болно гэсэн. За хажуудлын графикаас бид нар бол харж байгаа юу байгаа вэ гэхлээр ер нь инфляцийн түвшин нөлөөлж байгаа төсвийн зарлага хэрэг өсөд байгаа юм бэ гэдэг ийм тооцоол бол байгаа гэсэн. За 2018 оноос бид нар хараад тооцоолоод үзэх юм бол жил болгон дунджаар арифметик дунджууд нэг 25% бол энэ төсвийн нэгдсэн зарлагын хэмжээ бол өсөд бол явж байгаа гэдгийг харах ийм боломжтой. За 2024 оны байдлаар бол энэ бол 30.4 их 80 төгрөгөнд бол хүрчихсэн ийм өндөр тоон үзүүлэлтийг бол бид нар харж байна гэсэн. Гэхдээ манай үйлдвэрлэлийн бүтээмж өөрөө хэрэг өсөж байгаа вэ? Эдийн засгийн өсөлт өөрөө хэрэг байгаа вэ? Хэрэг ажиглагдж байгаа вэ гэдэг. Инээсээ илүүтэйгээр 25% бол жил дээр өсөж байна гэдэг чинь өөрөө эдийн засгт тодорхой хэмжээний халаалтыг бол үүсгэж байгаа гэж бол ярьж байна гэсэн. За сүүлийн үед маш их ярьж байна. Төсвийг бууруулах, татварыг багасгах гэдэг ийм зүйл яригдж байна. Гэхдээ ерөнхий утгаараа энэ зүйлийг бол батлах нь юу л бол? Татварыг бууруулах нь юу л бол? Энэ төсвийг танах нь юу л бол гэдэг ийм зүйл харагдаж байна. За 2025 онд бас төсвийг дахиад баг 28% бол өсгөчихсөн. За ингээд дараагийн жилүүчсэн инфляцийн түвшин бол ийм байдлаар үүсдэгээр бид нар хизээж Хятад шиг за ерөөхдөө хасах утга руу ордгоо маа гэхэд ядаж Монгол банкны зорилттой түвшинтэй бол орохгүй нэ гэдэг ийм дүр зураг бол ажиглаж байгаа юм аа. Тэгэхээр ирээдүйн 1, 2, 3 жил дээр бол бид нар инфляц буюу бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт саарамгч гэх ийм ямар ч хүлээлт үндэслэл бол төсөө бууруулаагүй цагт бол ажиглагдахгүй гэсэн ийм тайлбарыг хийх боломжтой. Хэдийгээр бид нар импортлдог гаднаас бараа бүтээгдэхүүн авдаг боловч энэ нөлөөл нь тухайн улсад инфляц буурж байгаа нь манай Монгол улс төр төдийлөн нөлөөлдөг юм а гэдэг ийм товч тайлбарыг бол бид нар хэлэх юм бүрэн боломжтой гэсэн. Эсвэргээр манай Монгол улс дээр бол бүх ийм төвшөнд бол бараа бүтээгдэхүүн өсөлт явагдаж байгаас байрны үнийн өсөлт бол хамгийн иргэдэд ачаа тэр бол болж байгаа. За нэг ялангуяа залуу гэр бүлүүдэд гэр ороолоос
байр орон сууц руу шилжиж байгаа хэрэгт бол маш юм том дарамтыг бол учруулж байгаа. За хажуудлын графикаас та бүхэн харж байгаачлан сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ бараа бүтээгдэхүүний өсөлтөөс илүүтэйгээр байрны өсөлт бараг 2.4 дахин ийм бол өсөлт бол явагдаж байгаа гэдэг харах ийм боломжтой гэсэн. За сүүлийн 1 жилийн хугацаанд бол энэ 4 сарын байдлаар бол байр орон сууцны Улаанбаатар дахь дундаж үн бол дунджаар нэг 18 бараг 20% бол өссөн байна. Гэтэл бол инфляц бол өөрөө хэдвэ өсөж байгаа вэ гэхлээр нэг 9% бол байгаад байгаа. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байгаа вэ гэхлээр байр орон сууцны үнийн өсөлт хамгийн их иргэдэд дарамт болж байна гэдгийг харах юм боломжтой гэсэн. За 2024 оны энэ 1 сарын байдлаар бол манай Монгол улсад бол Улаанбаатарт хотын орон сууцны үнийн дундаж үн бол 3.5 сая байсан. Метр квадрат тутамдаа. За бүх дүүргүүдийн хуучин болон шинэ байруудыг хойсон дүнгээр. За яг одоогийн байдлаар хамгийн сүүлийн статистикээр юу ажиглаж байгаа вэ? Энэ бол аль хэдийнэ 4.5 сая төгрөгтөөр хүрсэн байна гэсэн. За үнийн өсөлт яагаад? Яагаад бүх бараа бүтээгдэхүүнүүдийн дунд чинь өөрөө 9% өсөд хахад байрны орон сууц өөрөө өсөд байгаа юм бэ гэдэг юм зүйл гэж байгаа. Энийн ард бол мэдээж байгаа олоогүй ипотекийн зээлийн санхүүжилт орж байгаа гэсэн. Яг өнөөдөр Монгол улсад бол орон сууцны байр авч байгаа хүмүүс бол зайлшгүй нэг шаардлагатай таргет хүмүүс буюу залуу юм өрх гэр бүлүүд бол гэр оролцоос дахин төлөлд орж байгаа юм иргэд бол авдаггүй. За тиймээс 2 дахь 3 дахь юм байр бол аваад явдаг гэсэн. За сүүлийн статистикээр бид юу харж байгаа вэ гэхээр энэ ипотекийн зээлийн хөнгөлөлттэй зээлийн энэ зээлийн үлдэгдэл маань хамгийн сүүлийн статистикээр буюу 2025 оны 3 дугаар сарын байдлаар 9.8 их 80 төгрөгөд бол хүрсэн байна гэсэн. Тэгэхээр бид нар энд юу хэлэх гээд байгаа вэ гэхлээр төсвөөс санхүүжилттай, Монгол банкнаас санхүүжилттай, эдийн засглөө мөнгө цутгасаар байх юм бол бидний өнөөдөр хэрэгжилж байгаа бараа бүтээгдэхүүн, бидний ирээдүйд авах бараа бүтээгдэхүүн, бидний амьдрах орон сууцны үнийн өсөлт бол буурахгүй нэ. За үүнийгээ дагаад бол инфляц өөр өсөх юм байна. Гаднаас хичнээн юм бууралт явагдсан чинь бид нар нөлөөлөл олохгүй. За ингээд эцэст нь бол инфляц өсөхөөр бодлонгүй өсдөг, бодлонгүй өсөхөөр зээл өсдөг. Тэгээ бидний авч байгаа зээл өндөр бүтээгдэхүүн авахын тулд зээл авна. За ингээд өндөр хүүтэй зээл авдаг ийм нөхцөл байдлаар үүсэх ийм шаардлага зүй тогтоол байгаамаа гэсэн. Тэгэхээр энэ удаад эдийн засгаар бол төсвийн орлого ургуулж байгаа тохиолдолд төсвийн зарлага багасгах хамгийн зөв ийм алхмаа гэдэг бол эдийн засгч нар хэлж байгаа, улсын хурлын гишүүд бол хэлж байгаа гэсэн. За ингээд 2025 оны 2 дугаар улирлын энэ инфляцийн түвшин за бусад тоон мэдээллүүд төсвийн орлого зарлагын мэдээллүүд гараад ирэхээр илүү тодорхой болох болов уу гэсэн ийм мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Анхааралтай сууд баярлалаа.